Амьдараа бушлагдсан хүмүүсийн аимшигт түүх. Бодит амьдрал заримдаа аимшигын цохолоос ч илүү харт арсан зүйч шиг байх нь бий. Үхэх төрөх хоёр нь хэдийгээр амьдралын зөрчиж болшгүй жамьяас ч үхэх хугацаанаас өмнө аимшигтэй золгүй тохиолоор бушлагдсан хүмүүс цөөнгүй байдаг. Тэдгээр амьдараа бушлагдсан хүмүүсийн хачирхалтай түүхийг хүргэе. Анжело Хейс 1937 онд 19 настай Францын Санкт Квентинд дээд шалээд амьдардаг зохион бүтээгч Анжело Хейс дуулга өмсөлгүй мотоцикл унаж яваад жолоодлогоо алдаж тооцоогон хан мөргөн осолд орчээ. Ослын улмаас залуугийн бие аимшигтай зэрэмдэглэгдэж эцэг их нь хүртэл хараад таниагүй байна. Залууг осолд орсноос хойш 3 хоногийн дараа нас орсон хэмээн зарлаж улмаар оршуулжээ. Харин Анжелогийн аав нь хүүгийнхаа амь насыг 200,000 франкаар даатгсан байсан учраас даатгалын байгууллагын ослын газарт ирж дахин мөрдлөг явуулсан байна. Ингээд хүш хот болох Бардогийн даатгалын ажилчдын анхаарлыг татаж хүүг оршуулснаас хойш 2 хоногийн дараа булшийг нээж харах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Гэтэл санаанд оромгүй зүйл болж шинжиж булшийг нээтэл залуу амьд байсан гин. Түүний бие нь бүлээн тэрч байтгай зүрх нь үл ялэг цохилж байжээ. Залууг яаралтай эмнэлэгт хүргэж түүнд хэдхэдэн хагалгаа нөхөн сэргийг хэмчилгээ хийснээр залуу ухаан орж хуучин хэвэндээ орсон байна. Тэрээр тархиндаа хүнд гэмтэл авсан учраас ийхүү ухаангүй байдалтай хит хонсон байжээ. Эдгснийхээ дараа залуу хэрэв хүнийг амьдаар нь оршуулбал өөрөө гарах боломжтой авс үлдэрлэж Франц даяараа алдартай болсон гэдэг. Энэ тохиолдол амьдаар нь оршуулсан түүхүүдийн хамгийн азтай нь гэж хэлж болно. Энэхүү Анжело 2008 онд 90 настайдаа таалал төгсжээ. Октавиа Смит ч хэвтжээ. 1800 оны сүүлчээр Америк нэгдсэн улсын Кентаки мужийн Пикевилл хотод нэгэн үл мэдэгдэх өвчин тархсан байдаг. Октавиа Смит Хэтчер бүсгүй 1891 оны 1-р сард хүүгээ алдсныхаа дараа сэтгэл санааны гүн хямралд орсон байсан төдийгүй тэрхүү өвчнөр өвдөжээ. Октавиа орноосоо ч босож чадахгүй болтлоо биеийн дороотож уралгүй комын байдалтай болжээ. Ингээд 5-р сард түүнийг тодорхойгүй шалтгаанаар нас орсон хэмээн эмч хэлсэн байна. Тухайн үед цогцсыг илжирхээс хамгаалсан ямар нэгэн бодис төрөхдөггүй байсан учраас яаралтай оршуулсан гин. Гэтэл дээрх өвчнөр өвдсөн нутгийн иргэд ээлжилжээрээ комын байдалд орж хэсэг хугацааны дараа сэрсэр байжээ. Октавиагийн нөхөр эхнэрээ амьд байхад нь оршуулчихсан байх магадлалтай гэдгийг ойлгож шарилыг нь ухаж гаргахад үнэхээр түүний зөв байжээ. Амь тэмцэж хумсаа элэгттэл авсны тагийг маажснаас болж Октавиагийн хумс нь хугарч гарын цус олсноос гадна нүүрэнд нь айдсын улмөр тодрон үлдсэн байжээ. Түүний өхлийн жинхэнэ шалтгаан нь агаар дутагдж хүчил төрөгчгүй болсноос амьсгал хураасан байв. Тэрээр эцсийн бүх хүчээ шавхан дохио өгөхөөр оролцсон тэр байжээ. Бүсгүйг дахин оршуулсан бөгөөд нөхөр нь түүнд зориулсан дурсгалын хөшөө басгасан гэдэг. Хожим нь энэ төрлийн өвчнийг цэцэг хэмээх маш аимшигтай цус сордог Африк ялгаанаас гаралтай гэж үзжээ. Тэр ялгаанд хазуулсан хинж болов урт хугацаанд унтах өвчнөд нэрвэгдэж комын байдалд ордог байна. Майк Миней Ирландын иргэн Майк Миней мэрэгжлийн боксч болох мөрөөдөл орхиж өөр нэгэн мөрөөдөлтэй болсон нь булшинд хамгийн удаан хугацаанд амьд тиссэн дэлхийн рекордыг эвдэх байжээ. Тэр өмнө нь ажлын байран дээрээ осолд орж хэсэг хугацаанд амьдараа оршуулгадж байсан бөгөөд тэр үедээ өөрийгөө газар доор тайван байж удаан хугацаанд тисэж чадна гэдгээ мэдсэн байна. Үүнээс хойш нэлээд хугацаанд сургуулилт хийсний эцэст сонин хөвлөл телевизийн сурвалжлагчдыг дуудан авсанд орж 2 метрийн гүнд булшлагджээ. Түүний орсон авс нь 2 хоолойтой бөгөөд нэг нь хоол хүнс авахд нөгөө нь агаар амьсгалах болон үг хэлэхэд зориулагдсан байв. Хөөрхий залуу газарт 61 хоногийн турш булшлагдаж амь тэмцэн өнгөрүүлсэн бөгөөд үүгээрээ дэлхийн рекордыг эвдэхийг хүсжээ. Майк Миней хэдийгээр өмнөх 41 хоногийн рекордыг эвдэж авсанд 61 өдөр байсан боловч Гиннесийн номонд бичигдээгүй гэдэг. Учир нь Гиннесийн дээд амжилтын шүүгчийн хяналтанд ор гүйцэтгэгээгүй хэмээн түүний амжилтыг бүртгэхээс татгалзжээ. Минаил Ховри анхны болцоондоо явж буй хүмүүс болцоогоо хэрхэн өндөрлөх болох хэмээн дотроо боддог байх. Гэхдээ л амттан эзнийхаа дараа амьдараа оршуулгадана гэж хинч төсөөлөхгүй нь мэдээж. Энэхүү аимшигт үйл явдал 2014 оны 5-р сард 25 настай Францын иргэн Минаил Ховрид тохиолджээ. Тэрээр интернетээр нэлээд боломжийн хөрөнгө мөнгөтэй нэгэн залуутай удаан хугацааны туршид харилцсан бөгөөд эцэст нь түүнтэй уулзахаар Марокко улсыг зорьсон байна. Ингээд 5-р сарын 19-нд бүсгүй Мароккогийн Фесэ хэмээх зочид бодолд бодлож дурлалт залуутайгаа анхны болцоонд явсан байна. Тэд хамтдаа гайхалтай үдшийг өнгөрөөсөн боловч болцооныхоо төгсгөлд бүсгүй амттан эзнийхаа дараа газарт үхэдхийн үнжээ.
Ингээд сандарсан залуу түргэн тусламж дуудахын оронд Минаг нас орсон хэмээн бодож гэрийнхээ хажуу талын цэцэрлэг хүрээлэнд амьдаар нь оршуулсан байна. Үнэн хэрэгтээ Мина чихрийн шижин өвчтэй байсан тул ийхүү ухаан алдан унаснаар амьдаараа оршуулгджээ. Хэд хоногийн дараа Минаг гэр бүлийнхэн нь холбогдлохгүй удсан учраа Мароккод хайж ирсэн байна. Ингээд цагдаад мэдэгдснээр цагдаагийн байгууллага эрен хайх ажиллагааг эхлүүлж бүсгүйн цогцсыг тус залуугийн гэрийнх нь хажуу талын цэцэрлэг түрээлэнгээс олжээ. Мароккогийн цагдаагийн байгууллага залууг сэжигтнээр татаж гэмт хэрэгтнийг олж илрүүлсэн бөгөөд залууч өөрийн хийсэн хэргийг хүлээн зөвшөөрчээ. Залуугийн гэрийн гаднаас түүний шороотой хувцас хүрцгийг олсон нь нотлох баримт болсон гэдэг. Стивен Смал 1987 онд хэвлэл мэдээллийн магнат Баян Эрийнхүү өв залгамжлагч 39 настай Стивен Смолыг хулгайлж амьдаар нь болсон хэрэг Америк нэгдсэн улсын Иллинойс мужийн Канкаки хотод гарсан байна. Түүний 30 настай Дени Эдвардс болон түүний найз эмэгтэй 26 настай Нэнси Риш нар барьцаасан бөгөөд гэр бүлийнхнээс нь барьцааны $1 сая авах хүртлээр Смолыг газар дор байлгахаар шийджээ. Хосууд залуу 1 метрийн гүнд бага хэмжээний агаар орохоор тооцоолон болсон байсан ч Смол нас оржээ. Цагдаагийн байгууллага хэргийн газартаа ойр байрлаж байсан Смолын улаан хүрэн өнгийн Мерседес машиныг харснаар сэжиг авч түүнийг олж чадсан байна. Ингээд хосуудыг баривчилж 27 жилийн ялганасан гэдэг. Гэхдээ энэ нь санаатай аллах байсан эсхийг тогтоохын тулд нэлээд хугацаа зарцуулсан байдаг. Хадагтай богор 1893 оны 7 дугаар сард фермер Чарльз Богер болон түүний эхнэр нар Пенсильвани мужийн Уайтхейвен хотод амьдарч байсан бөгөөд эхнэр нь зуурдаар нас орсон байна. Эмч нар эхнэрийг нь нас орсон хэмээн тодорхойлж түүнийг оршуулсан байна. Магадгүй ингээд түүнийг оршуулаад төөх төгсөж болох байсан ч хараахан ингээд төгсөгүй юм. Хэсэг хугацааны дараа хатагтай Богерийн найз Чарльзтай ирж уулзсан бөгөөд түүнд хандаж эхнэр нь үе үе ухаан алддаг байсан болохыг хэлсэн байна. Ингээд эхнэрээ амьдаар нь оршуулсан байх магадлалтай гэдгийг мэдсэн Чарльз өөрөө ухаан алдан унсан байна. Тэрээр найзуудынхаа тусламжтайгаар эхнэрийнхээ булшийг нээсэн бөгөөд үнэхээр эхнэрийг нь амьдаар нь оршуулчихсан байжээ. Хатагтай Богерийн бие нь эргэжчихсэн, хувцас нь урагдчихсан. Шилэн авсныхын таглаа нь хаграад, шилнийх нь өрмөгөд биеийн дээгүүр нь тарсан байжээ. Биеийн шархаар дүүрэн байсны дээр гарынх нь хуруунууд байхгүй байсан байна. Магадгүй тэрээр хит айснаасаа болж хурууга тас гадчихсан бололтой. Харин энэ явдлын дараа нөхөр Чарльз нь ор сураггүй болжээ. Мистер Корниш зохиолч Джон Снарт 1817 онд аимшигын тайлбар ном хэмээх ном бичсэн бөгөөд түүнд Корниш хэмээх ерийн амьдараа оршуулгдсан тухай түүхийг өгүүлдэг. Корниш бодит амьдрал дээр Английн Баат хотын захирагчаар ажиллаж байсан бөгөөд Джоныг энэ зохиолоо бичгээс 80 жилийн өмнө нас оржээ. Тухайн цаг үед хүн нас орсон л маш хурдан оршуулах ёстой байсан гэдэг. Корниш хумхаа өвчний улмаас нас барсан аж. Тухайн үед оршуулгын үйл ажиллагаа маш хурдан явагдсан бөгөөд оршуулгын ажиллагаа бараг дуусах гэж байхад газар шороо хариуцсан ажилтан амархаар шийдэж хэсэг хугацаанд завсарласан байна. Тэрээр булшнаас баг зэрэг холдож бусад хамтрагчтайгаа ярьж эхэлсэн бөгөөд энэ үедээ булшнаас ямар нэгэн чимээ гарахыг сонсжээ. Тэр ажилтан Корнишийг амьдаар нь оршуулсан болохыг мэдэж авсан доторх хүчил төрөгч дуусгаас өмнө түүнийг аврахаар яарсан боловч оройтсон байлаа. Корниш өвдөг болон тохоогоод цус гартал нь маажиж самарцсан байсан бөгөөд эцэст нь хүчил төрөгчийн дутагдалд орж амьсгал гаргасан байжээ. Энэ явдал Корнишийн хадам эгчийг үнэхээр айлгсан учраас тэрээр намайг нас орсны дараа миний толгойг цавчаарай хэмээн гэрийнхэндээ загсан гэдэг. Цифа Уильямс эмнэлэгт шээ 1993 онд 24 настай Өмнөд Африкийн залуу болох Сифа Уильям Нлэдшэ сүт бүсгүйн хамт явж байгаад автомашины томоохон усалд оржээ. Сүт бүсгүй нь амьд гарч чадсан ч ухаангүй байсан сүт залуу Сифагоо нас орсон гэж үзсэн байна. Ингээд залуугийн цогцыг Йоханнесбург дахь морг руу авч яван төмөр савнд хийж хадгалуулсан байна. Үнэн хэрэгтээ залуу нас бараагүй, харин ухаан алдсан байжээ. 2 хоногийн турш тэрээр ухаангүй байдалтай байсан бөгөөд сэргэснийхээ дараа өөрийгөө төмөр хайрцагт байгаа болохыг ойлгож тусламж дуудаж эхэлсэн байна. Азар моргийн ажилтнууд түүний хажууд байсан бөгөөд тусламж дуудан хашгирахыг сонссноор залууг аварч чадсан байна. Харин Сифог гэртээ ирэхэд сүт бүсгүй түүнээс үхтлээ айж зомби хэмээн хөөж явуулсан гэдэг. Амьдараа боршуулгадна гэдэг аимшигтай зүйл боловч сүт бүсгүйн танихгүй байна гэдэг бүр ч аимшигтай. 6 настай энэтхэг охин хүнийг амьдаар нь оршуулна гэдэг байж боломгүй зүйл. Ийм аимшигт зүйлийн байна хүүхэд болсон гэхээр итгэхэд бэрх.
2014 оны 8 сард Энэтхэгийн Утар Прадеш тосгонд энэхүү аимшигт хэрэг явдал 6 настай энэтхэг охин тохиолджээ. Охины авгах Алока Авастгийн хэлснээр тэдний хажуугийн тосгонд амьдардаг нэгэн гэр бүлийн хос охинд ээж чинь чамайг зэрэгэлдээ тосгонд хүргэж өг гэхийг биднээс хүссэн гэж хэлээд охиныг хамт авъя гэхэд зөвшөөрөн хамт явжээ. Ийхүү тосгон руу явах замдаа чихрийн нишингийн талбай өнгөрмөгц хосууд охиныг боож тэр доор нь оршуулсан байна. Азар чихрийн талбай дээр ажиллаж байсан хэсэг бүлэг хүмүүс тэр хосуудыг хүүхэдгүй эргэж ирэхийг ажигласан тул охиныг хайж түүнийг гүнзгий биш ухсан жижигхэн булшин дотор ухаангүй хэвтэж байхад нь олжээ. Ингээд ажилчид бяцхан охиныг эмнэлэгт хүргэж чадсан бөгөөд охин ухаан ормогцоо болсон явдлын талаар бүх зүйлийг ярьж өгсөн байна. Гэхдээ түүнийг амьдаар нь оршуулсан талаар юу ч санахгүй байсан бөгөөд цагдаа нар гэмт хэрэгтнүүдийг олоогүй гэдэг. Мөн охины амийг хороохыг завдсан шалтгаан нь ч тодорхойгүй байжээ. Ийхүү охин азар амьд гарч түүх гунигтай төгсөөгүй юм. 35 настай Орос залуу амьдараа оршуулгдсан хүн эцсээ хүртэл амьд гарахын төлөө тэмцэнэ. Энэ талаар бичсэн ном хүртэл байдаг. Харин зарим тохиолдолд хүмүүс өөрсдөө амиараа дэнчин тавьж амьдараа оршуулгдаж азаа үзхийг хүссэн байдаг. 2011 онд Оросын иргэн 35 настай нэгэн залуу энэ алхмыг хийж харамсалтайгаар амиа алджээ. Тэрээр яагаад ч юм 24 цагийн турш булагдсан байвал цаашдын амьдрал нь аз жаргалаар дүүрэн байх болно гэж бодсон бололтой. Найзынхаа тусламжтайгаар тэр Благовещенск хотын захад өөртөө булшны нүх ухаж өөрийн гараар авс хийгээд агаржуулалтын хоолой. Нэг шил цэвэр ус болон гар утсаа авч дотор нь хэвтсэн байна. Булшинд тэр 24 цагийг өнгөрүүлэх зорилготой байсан гин. Найзыгаа авсанд хэвтсний дараа найз нь түүнийг хэлснээр тагийг нь таглаж дээрээс нь нойтон шороо асгачиж булаад яваад өгсөн байна. Авсанд байх хугацаанд тэрээр найз руугаа нэг удаа залгаж бүх юм хэвийн сайн байна хэмээн хэлжээ. Маргааш өглөө нь найзыгаа гаргахаар иртэл тэр аль хэдийн нас орчихсон байжээ. Учир нь залуугийн азаа үзхийг оролдсон шөнө бороо орсноор агаржуулагчийн хоолойнд шавар орж агаар орох боломжгүй болгож бүгэлсэн байв. Ийхүү тэр өөрийн гараар хийсэн авсандаа үрд нойрсжээ. Хэдийгээр энэ мэтчлэн харамсалтай зүйлс тохиолдож байгаа ч амьдараа оршуулгадах туршилт хийхийг хүссэн хүмүүс байсаар л байдаг. Энтони Бритон 2015 онд Энтони Бритон хэмээх англи 2 метрийн гүн нүх ухаж түүндээ гараа гавлан ороод шороогоор булуулжээ. Ингэхдээ зогсож байсан бөгөөд ямар нэгэн авсаршиглаагүй байна. 9 минутын турш газарт булаастай байсан залууг түргэн тусламжийн багийнхан татаж гаргахад залуу бараг л өөхөг шахсан байжээ. Тэрийн туршилтаараа газар амьсгалж болох хэсэг. Хэрв газарт булагдвал хэрвдан амьд байх боломжтойг биеэр туршиж үзсэн гэдэг. Мэдээж газар доор ямар ч амьсгалах аргагүй бөгөөд залуу энэхүү туршилтыг хийх хүртлээр 14 сар бэлтгэгдсэн юм. Одоо ч тэр адал явдал амин үрссэн хачин туршилтаа хийсээр байгаа ажээ. Лауренс Готорн Лондонгийн махны үйлдвэрийн ажилтан махны 8 очин болох Лауренс Готорн хэмээх залуу 1661 онд үл мэдэгдэх өвчнөөр нас барсан байна. Залуугийн ажиллаж байсан махны газрын эзэн эмэгтэй Готорны үхлийг нэлээд хүлээж байсан гэдэг. Учир нь түүнийг нас барсан тохиолдолд эд хөрөнгийг нь өвлөж авах байсан учраас эмч нарын тусалцаагүйгээр түүнийг нас барсан хэмээн зарлаж залууг зэрэгэлдэх талбайдаа яаралтай оршуулгыг даалгасан байна. Залууг оршуулснаас хэсэг хугацааны дараа түүний булшнаас ямар нэгэн орилго чимээ гарч байгааг хүмүүс сонсчээ. Ингээд Готорныг аврахын тулд булшийг ухан задлаж үзэхэд бүх зүйл аль хэдийн оройтсон байлаа. Лауренсийн өмсөх хувцас тэр чигтээ урагдан цуснд будагдсан байснаас гадна толгой нь хагарч танигдахын аргагүй болсон байжээ. Харин махны дэлгүүрийн эзэн эмэгтэйг хүнийг амьдаар нь оршуулсан хэрэгт буруутган хориг шийдвэр гаргасан гэдэг. Саси Пуну 2 Энэтхэгийн ардын уран зохиолд 11-р зуунд хинду шашинтай Энэтхэгийн үзэсгэлэн тохин Сасид Исламын ханхүү Пуну сэтгэл алдарсан тухай гардаг. Ингээд тэр хоёр гэрлэж Пуну Сасыг хизээч орхихгүй гэж амласан байна. Гэсэн ч залуугийн эцэг эх нь хүүдэн тохирох цорын ганц эхнэр бол Исламын гүнж гэж үзээд гэрлэлтийг хүлээн зөвшөөрсөнгүй. Пуну Сасигийн амьдардаг тосгонд хамт амьдарч байхад ах нар нь ирж ятгсаар цогцсон үед нь аваад явжээ. Маргааш нь Саси нөхрөө хайж цүл газраар нэрийг нь хашгиран явсан байна. Сүүлдээ бүсгийн хоолой нарган маш их зангаж амиа алджээ. Пуну эхнэрээ аврахаар эргэж ирээд түүний үхэлд ихэд гашуудаж эхнэрийнхээ авсанд цуг буршлуулах шийдвэр гаргасан байна. Эдүгээ хосуудын мууш Пакистаны Карачи хотод байдаг бөгөөд тэднийг Исламын түүхэнд хамтдаа оршуулгдсан цорын ганц хосууд гэж үздэг байна. Countess Emma
Сэргэн мандалтын үед Европын сэхэтнүүдийн давуу эрх улам бүр өсөн нэмэгджээ. Энэхүү хандлага нь эрүүл мэндийн салбарт түлхүү хэрэгжиж, сэхэтнүүд нас барахад тэднийг оршуулахын өмнө үнэхээр нас орсон эсхийг нь янз бүрийн харгас аргаар шинждэг болсон байна. Ингэснээр хүмүүсийг амьдаар нь оршуулах эрсдлээс сэргийлж байгаа гэж үздэг байв. Харин домогт гардгаар Эма гэх сэхэтэн эмэгтэй 18 дугаар зууны дундуур нас барахад гэр бүлийнхэн нь түүнийг бууханд оршуулсан байна. Үүний дараа сүмийн манаач эмэгтэй бөгжийг хулгайлахын тулд булшийг ухаж Эмагийн хуруунаас бөгжийг татах мөчөд Эма гинэт босоод иржээ. Цочирдсан сүмийн манаач даруй зогтсон байна. Харин Эма биеэ булшин дотор байсан даавуугаар ороогоод хагас мил гаруун зайд байсан эдлэн рүүгээ явсан гэдэг. Эдүгээ түүний явсан мөрөөр дурсгал болгон үлдээсэн байдаг. Эзи Дамбар 1915 онд Өмнөд Каролинад амьдардаг Эзи Дамбар хэмээх 30 настай бүсгүй хүнд хэлбэрийн эпилепсийн таталт өгдөг өвчтөй болж эмч нар түүнийг удахгүй бөгөөд оршуулгын ёслолд нь бэлтгэх хэмээн гэрээхэнд болгосон байна. Тиймээс түүний эгч оршуулгын ёслолд бэлтгэсэн төдийгүй удалгүй тэр бүсгүй ухаан нь балартсан сэрэхгүй байхыг үзээд үгсэн хэмээн ойлгож оршуулжээ. Ингэхдээ нүхэнд авсыг хийхээсээ өмнө дүүгийнхээ царайг эцсийн удаа харах гэж эгч нь авсыг онгойлгоход дүү нь инээч гисэн хэвтэж байв. Бүсгүй балмагдж өөрийгөө солиорч галзуурсан гэж бодсон ч түүний дүү үнэхээр амьд байсан юм. Эзи үхэх нь бүхэл урт удаан амьдарч 1962 онд нас орсон байдаг. Усуух тайлантай нэрэх үү? 2015 оны 5 дугаар сард нэгэн үл таних хятад бүсгүй ногоо түүхээр явсан бөгөөд газар доороос хүүхдийн уйлах чимээ сонсоод маш ихээр балмагдан цочирджээ. Тэр цагдаа дуудаж хүүг газар доороос гарган эмнэлэгт аваачсан байна. Цагдаа нар чухам ямар учраас нялх хүүхд амьдараа авсан дурсан болохыг судлаад маш аимшигтай зүйлийг олж мэдсэн байна. Няраа хүүхэд төрөхдөө уруулан сэтэрхий байсан тул эцэг эх нь өсөхөөс татгалзаж оршуулгын газар аваачиж тавьсан байна. Харин хүүг эмээ өвөө нь газар ухаан болж оршуулсан байжээ. Цагдаа нар үнэн учрыг олж мэдэн эцэг их эмээ өвөөг нь буруутхан хорсон юм. Ямар тач бяцхан хүү хүйтэн авсанд 8 хонсон бөгөөд азар газраас хэдхэн сантиметрийн дор байсан тул агаар авч борооны усаар ундаалж амьд гарсан байжээ. Хүүгийн бие хурдан сайжирсан бөгөөд өдгөө 90 сар л өсч тарниж байгаа гэдэг. Сан Пауло Феррес де Васконселос тосхонд амьдардаг Сан Пауло хэмээх бүсгүй 2013 онд гүн цочролд оржээ. Тэрээр эцэг эхийнхээ хөдөөлүүлсэн газрыг эрхэхээр ирэхэд нэгэн залуу буршнаасаа амь тэмцэн гарахаар зүтгэж байсан гэдэг. Түүний толгой гар хүрсний гадаргуудыг гарсан ч бие нь булаатай байжээ. Бүсгүй түргэн дуудаж залууд анхны тусламж үзүүлснээр тэрхүү залуу аврагдсан ажээ. Филомела Жанатри хэмээх 24 настай Франц эмэгтэй булчин задрах өвчний улмаас хэсэг хугацаанд ухаангүй байж шокийн байдалтай байжээ. Улмаар түүнийг эмнэлгээс нас орсон хэмээн уншилж амьдаар нь бушилсан байна. Тэр газар доор 1 цагийн турш байсан бөгөөд амь тэмцэн ухсаар 9 минут гарчээ. Хөрс зэрэг авсны тагийг бүрэн таглаагүй байсан нь түүний амийг орсон юм. Улмаар гэртээ ирж хаалга тогшоход хүн бүхэн гайхаж алмаарсан бөгөөд бүгд л түүнийг сүнс сүүдэр босоод ирлээ хэмээн айжулсан гэдэг. Бүсгийн зүрхнийхээ маш сул аяар байсанд эмч нар ийхүү андуурахад хүрсэн гэдэг. 19-р зуунд барууны орнуудад олон хүн амьдараа буушлагдсан тухай амдамжсан яриа гарсан нь хүмүүсийг ихэд цочирдуулж байжээ. Тиймдээ ч 1868 оны 8 дугаар сарын 25-нд Германы зохион бүтээгч Франц Вестер агаар нэвтэрдэг шат хонхтой авс зохион бүтээж патент авсан байдаг. Энэ нь хэрв ямар нэгэн байдлаар хүн амьдараа буушлагдсан тохиолдолд хонхоо дуугарган бусад хүмүүст дохио өгж аврагдах боломж олгох зорилготой байжээ. Польш бүсгүй Мичелина 2011 онд Польш улсын иргэн 25 настай Марчин хэмээхэр 6 жил ханилсан эхнэр Мичелина Левандовскаг зодож скотчер хүүлж хайрцаг нь хийгээд ойд аваачиж болсон хэрэг гарчээ. Марчин эхнэрээ амьдаар нь булчхаад шууд л хамгийн ойрын ATM орж картнаас нь бүх мөнгийг нь авсан байна. Гэвч түүний эхнэр Мичелина үхэгүйгээр барахгүй сүм бөгжөө ашиглаж хүлээсээ тайлж булчнаас гарч чадсан юм. Мичелина нөхрийнхөө өгсөн алмазан шилтгэгтэй сүм бөгжөөр гар хөлөө багасан туузыг уурч зүсжээ. Дараа нь цаасан харцгийг нүхлэн цоолж булсан шавар мөчир зэргийг түлхэн дээш гарч ирсэн байна. Тэр шууд цагдаагийн газар руу гүйжээ. Марчин цагдаад баривчлагдаад би эхнэрээсээ салж хүүхдээ өөр дээрээ авахын тулд эхнэртэйгээ муудалцсан. Би зөвхөн түүнийг айлгахыг хүссэн хэмээн мэдүүлэг өгсөн гэдэг. Ингээд эхнэрээ амьдаар нь оршуулсан хэрэгт буруутгагдсан Польшир Марчин Британий Лидс хотын шүүх аллах үлдэх гэж оролцсон хэмээн үзэж 10 жилийн ял оноожээ.
Харин Мичелина бүсгүй би 3 настай хүүгээ бодоод л ийм их хүч гаргаж хайрцагнаас гарсан. Олон жил хайрлаж байсан нөхрөө ийм аимшигтай хүн гэж бодсонгүй. Энэ явдал миний нүдийг нээж өглөө хэмээн ярьжээ. Усах хувтай бяцхан охин. Лус Яюн химээх нэгэн бүсгүй бүгд найрамдах хятад ард улсын донгдоо мужид амарчсан байна. Тэр тариачин айлд өссөн учраас орчин үеийн амгаах ухааны хөгжил эмчилгээг төдийлөн мэддэггүй байв. Бүсгүй өөрийгөө дөнгөж 4 сартай жирэмсэн хэмээн бодож байсан ч хүүхэд хэдийн хугацаагаа гүйцээсэн байна. Ингээд бүсгүй амарчиж охинтой болсон боловч хүн бүр түүнийг амьгүй хөхөд төрүүлэх хэмээн бодсон гэдэг. Үүнийг дуусан бүсгүй нөхөр эхнэрийн хамтаар эмч дуутахаар явсан хойно эхнэрийнх нь ээж бяцхан охиныг хэдийн хөдөөлүүлжээ. Эмч нар ирээд охиныг сургалтал бүсгүйн ээж болсон газраа зааж өгсөн байна. Охиныг шорооноос ухан гаргаж үзэхэд зүрхний хэм сулхан сонсогдож, биеийн температур нь хурж бие нь хөхөрчихсэн байсан гэдэг. Гэсэн ч бяцхан нэраад яаралтай арга хэмжээ авсны эцэст амь насыг нь аварчээ. Жозеф Гюсе. Орчин үед техник технологи хөгжиж эмч нарын ур чадварч сайжирсан хэдий ч хүнийг нас орсон гэж буруу дүгнэх тохиолдол нилээдгүй гарсан байдаг. 2010 онд Польшийн зөвгийн тэжигч Жозеф Гюсе хэмээх настай эр зөвгийн мөрөө эргэж байхдаа зүрхний шигдээс олжээ. Удалгүй түргэн тусламжирч түүнийг эмнэлэг түрэг гэхэд зүрхэн зохилохгүй бие нь хүрсэн байсан тул эмч нар түүнийг нас орсон гэж үзсэн байна. Ингээд Гюсег оршуулахаар авсан хийх үед түүний бэлэвсэн эхнэр Дариус авсчнаас нөхрийнх нь гаран дах цагийг авч өгөхийг гуйжээ. Авсчин гараас нь цагийг авахар талигаачийн бугунд нь хүрэхэд түүнд судасны цохилт мэдрэгдсэн байна. Ингээд гайхсан хүмүүс Гюсег эмнэлэг түрэг гэхэд эсэм мэнд байсан нь тогтоогдсон бөгөөд эхнэр нь авсчинд талархснаа илэрхийлж нэг шил цоо шин зүгийн бал өгсөн гэдэг. Бяцхан азтай охин. 2015 оны 11-р сард Калифорни мужийн Комптон хотын дугуйн замаар үл таних 2 бүсгүй зугаалаад явж ижээ. Гэтэл тэдний явсан замын ойролцоо хүүхэд байх мэт чимээ гарсан байна. Тэд гайхан балмагдаж сайтар сонсвол тус чимээ газар доороос гарч байсан гин. Бүсгүйчүүд тэр доор нь цагдаа дуудан шалгаж үзэхэд бяцхан охиныг амьдаар нь газар дор болсон байв. Цагдаа нар 2 настай охиныг эмнэлэгт хүргэн ээжийг нь олж хүний амь хороохыг завдсан хэрэгээр шоронд харсан байна. Азар олдсон усуух хувьтай бяцхан охин өдгөө асрамжийн газар эрүү сарвал аж төрж байгаа билээ. Наталия Пастернак. 2015 онд Наталия хэмээх Орос эмэгтэй нэгэн өдөр ой модоор нохоогоо салхилуулж яваад баавгатай таарчээ. Баавга түүнийг 2 хүлийн булчинг тас гацхад бүсгүй үхдэхийн унсан байна. Баавга түүнийг үхсэн хэмээн бодож үүрэндээ аваачсан бөгөөд дараа эдгээр хадгалж нөхөнд хийжээ. Бүсгүй яахаа мэдэхгүй ингээд л араатны хоол болдог юм байж хэмээн бодож шүнийг өнгөрүүлсэн байна. Гэтэл анчид тус баавгаг агнах гэж яваад бүсгүйг олж баавгыг алж хөөрхий бүсгүйн амийг аварсан юм. Лава. Ирак улсад эмэгтэйчүүдийг зөвхөн гэр бүлийнхээ эрэгтэй гишүүнтэй хамт гадуур гарахыг зөвшөөрдөг. Гэтэл Лава гэх эмэгтэй хамт ажилладаг эрэгтэй хамт машинаар нь гадуур зугаалжээ. Энэ үйлдэл нь гэр бүлийнхээ нэр хүндийг гутаасан хэмээн үзэж ах нар нь уурлаж араас нь буутай хөөсөн байна. Лава ажлынхаа залуутай хамт ууланд тулж ирээд зогсоход ах нар нь очиж аваад гарыг нь хүлэн авч явжээ. Тэрээр ах нараасаа амь хэлтрүүлэхийг гуйсан ч ах нар булш ухаад бүсгүйг амьдаар нь оршуулсан байна. Аз болж дараа нь Лавагийн хүргэн ах эгчийнх нь хамт очиж булснаас нь ухаж гаргажээ. Лава хэдийгээр амьд гарч чадсан ч түүний амь насанд халтай хിവэр байсан тул эх орноосоо зугтсан гэдэг. Том Гэрин. 3 настай Том хэмээх хүү санамсаргүй байдлаар амьдараа авсанд орсон гэдэг. Ирландийн их үсгэлэнгийн үед маш олон хүн өөд болж тэднийг оршуулж байсан тул оршуулгын газрын ажилчид хүмүүсийг үхсэн амьдыг нь гүйцэж шалгалгүй оршуулж байснаас энэ явдал болжээ. Тэд ухаан нь баларцсан хүү болж тэр доор нь газар сухаж авсан хийн оршуулсан байна. Харин тухайн оршуулгыг үйлдсэн хүмүүс 2 хоногийн дараа бусдаас сурагдуулж хүүг амьд гэдгийг мэдсэн бөгөөд яарвчлан ирж хүүг гаргахад хүү үхэхийн даваан дээр байсан гэдэг. Гигантэн орон. 19-р зууны төгсгөл үед зарим нэг улс оронд шинэ барилгын суурь тавихтаа хүнээр дахил өргөдөг байжээ. Тиймээс дахил өргөсөн хүнээ барилгын суурь чулууны доор тавьдаг байсан гэдэг. Энэ заншлын дагуу Шотландын Йона арал дээр Йона Абей хэмээх барилгыг барихдаа сүмийн гигантэн орооноор дахил өргөхөөр олжээ. Ингээд түүнийг амьдаар нь бошилсон ч сүмийн нүхтэн түүнийг ухаж гарган амийг нь аварсан байна. Гэсэн ч энэ хэрэг удалгүй илгэрч түүнийг дахин үрд бошилсон хэмээх домог байдаг. Элбчин Дэвид Блейн. Америк нэгдсэн улсын элбчин Дэвид Блейн олныг гайхшруулах тесрэлт хийхээр өөрийг нь амьдаар нь оршуулахыг хүсжээ.
Ингээд 1999 оны 4-р сарын 5-нд Блейн олон нийтийн өмнө дүүрэн устай 3 тонн жинтэй авсанд орсон байна. Блейн газар дор авсан дотроо 7 хоногийн турш зөвхөн усал хэрэгжилжээ. Түүнийг 7 хоногийн дараа авснаас гаргахад гэрэл зурагчид, сэтгүүлчид гэдэл олон хүмүүс цуглжээ. Блейн олныг гайхшруулсан тэрхүү элбийнхээ нууцыг дэлгээгүй юм. Тэр энэхүү үзүүлбэрээ амжилттай гүйцэтгэж хүчил төрөгч туйлын дутмаг орчинд амьд үлдэхийн тулд өмнө нь олон удаа бэлтгэл сургуулилт хийсэн гэдгээ хэлжээ. Үзэгсэлэнт Гая 2009 онд Өмнөд Солонгосын археологчид 1500 жилийн настай арга ясны талаарх мэдээлэл дээр тулгуурлан 16 настай үзэгсэлэн тохны бүрэн хэмжээний загварыг бүтээсэн байна. Тэрээр өргөн нүртэй, нарийн хуруутай, урт хүзүүтэй гээд туйлын гоо үзэгсэлэнтэй байжээ. Тиймээс археологчид түүнийг алтартай язгууртан байсан байж магадгүй хэмээх таамагт хүрчээ. Гэсэн хэдий ч шинжилгээгээр түүний өвдөгний ясыг судлахад байнга сүгддэг байсан нь тогтогдсон байна. Үүгээр охин байнга эзэдтэй хүндэтгэл үзүүлдэг зарц байсан нь батлагдсан байдаг. Үзэгсэлэн тохны амьдрал хүнд байсны дээр үхлэн хүртэл аимшигтай байжээ. Учир нь тэрээр 6 дугаар зууны үеийн Японы хаант улсын уламжлал ёсоор эзэдтэй үхэхэд цуг амьдараа буйшлагдсан байжээ. Улмаар агаар дутагдж нас орсон гэдэг.